За эхлэхөө бүгдээ гоё. 1 2 3 эхлэе. Сайн байна уу энэ оны викийг гэдэг болсон байна. Би хүлдэг шамраа надтай хамтаагаараа баярлалаа. In Mongolia. Дахь дугаарын ерөнхий ивент тэтгэгчээр Smart эрүүл мэндийн даатгалынхан маань ажиллаж байна. Баярлалаа. За энэ 7 хоног улсын хурлын чуулган эхэлсэнтэй холбоотой маш олон үйл явдлууд боллоо. Ерөөсөө улсын хурлын чуулган эхлээл эхнээсээ бүгдээрээ хэвлэлийн багуурлаа зарлал ойлгож амжаагүй байсан чинь дахиад нэгэн болоод бас ойлгож амжаагүй байсан чинь 2 сая огцрол бас ойлгож амжаагүй байсан чинь либертар нам бүртгэгдээл бүр амар гоё. Гэхдээ бүр яг бүртгэгдэж боловч тэг яг одоо эн чинь манай намын нийт гишүүдээ 10% бүртгүүлсэн манай отхон төгс маань сууж байна. За энэ хаваараас тоолгын консумерст ажиллаж исэн хүмүүс байж байна. Тэгээд энэ намыг бүртгүүлэхэд оролцсон, гарын үсгээд зурсан тэг бүх хүмүүстэй чин сэтгэлийн талархлыг дахин илэрхийлмээр байна. Та нартай маш их баярлалаа. Тэгээд чөлөө зах зээл хувь хүний эрх чөлөөний төлөө хамтдаа явцгаая манайхаа баярлалаа. За эмэгтэйчүүдийн баяр бол бараг 4 хоног болоод өнгөрснийг та бүхэн мэдчихэж байгаа. Тэгээд би бол цэргийн баяр гэдгийг бол ойлгож байгаа тий цэргийн баяр. Гэхдээ хөрхийн энэ жил нэг ч эмэгтэй цэргийн баяр үсттэй чи цэрэгт явсан гэж асуугаагүй шүү. Бүгдээрээ чимээгүүл дуугал өнгөрсөн. Бэлэг мэлгэр яах вэ гэдэг. За тэгээд энэ үеэр Монгол телевизээр бас цэргийн баярт зориулагдсан өглөөний нэвтрүүлэг явсан байна. Тэгээд тэрүүгээр Монгол Брюсселийн хожид бас одоо цэргийн одоо алба хаагч бас маш сайхан сонирхолтой үзүүлбэр үзүүлсэн байна. Монгол Брюссель. Гэтэ яг цэргийн баярт зориулсан марг хамгийн entertainment үзүүлбэр байсан. Өөр юм болоогүй шүү. Эмэгтэйчүүдийн баяраар одоо манайхаа Улаанбаатар хотод нэг өдрийн 70 тоглолт болсон зөө. Цэргийн баяраар болсон хамгийн шилдэг үзүүлбэр. Монгол Брюссель л. Яг хүмүүс альмын шаахгүй толгойг яаж л яана гэх. Гэхдээ манай хүн бол бас гоё өнөө гоё. Яа тий. Нунчаг. Гоё. Ер нь гэхдээ манай цэргийн энэ хэрэгсэл нунчаг байдаг юм уу? Одоо мончогч гэдэг байхгүй тий. Яг уу. Тэгэл мончогтой явж байгаа л. За дээрэс нь бас төрийн ордонд аауд зориулсан үйл ажиллагаа болсон байна. За тэрэн дээр одоо авраг мөнх бот юу байсныг өдрөөс болсон. Аав гэдэг хүний ухамсар, аав гэдэг хүний үүрэг ирээдүйд хүүхдээ сайн хүн болохыг мэдээ зорж байгаа. Тэр явж байгаа зорилт нь өнөөдөр зөвхөн мөнгө олсноор сайн сургууль сургацснаар хэмжигдэхгүйгээр хүүхдээ яг ойлгодог аавууд, хүүхдтэйгээ хамт мөрөөдөл ярьдаг, хүүхдийнхээ ирээдүйг хамтан төлөвлөж чаддаг аавууд, эцэг эхчүүд энэ нийгэмд бас дутагдж байгаа болов уу миний хувьд харж. Тэгэхээр энэ зүйлүүдийг нэмэгдүүлэх өнөөдөр зөвхөн аав байх, өнөөдрийн энэ ертөнцид амьдарч байгаа бүхэл амьдад эцэг эхийнхээ өргийг гүйцэтгэж байгаа. Тэнд амьдарч байгаа шоргоолж хүртэл үр дүнлийнхаа төлөө хоол олж өгөхийн төлөө тэмцэж байгаа. Тэгэхээр би өнөөдрийн бид бүгдээрээ эцэг хүн, их хүн өнөөдөр өр хүүхдээ сайн хүн болж хүмүүжүүлэх нийгэмд одоо хариуцлага тийм шаардлагатай. Дээрээс нь одоо илүү сайн хүн болгож нийгмийг бүтээгч хүүхдийг
хүн бүтээж ийн, хүнийг хөгжүүлж ийн гэдгийг бас эрэг чар сайн ухамсарлаасаа гэж миний хувьд хүсдэг. За ингээд ямар ч үсэн аав нарын чуулган болсон байна. Зүгээр би энэ мөнхөд аврах нийгэмд амар баярлаад байна. Ингээд хөдөө орон нутгаар яваад аауд зурулсан юм лекц уншаа яваад байгаа юм л. Олон жил явж байгаа. Тэгээ бүр өөрөө ном гаргасан л. Тэгээд ер нь аав хүн гэж ямар байх хэвээр юм те. Аав хүний хариуцлага гэж юу юм те. Тэр зүймээ яг зүгээр нэг юм дэлхийд дахны гэхээс яг Монгол хүний үүднээс яг аав хүнийг тодорхойлох гээд явж байгаа надад бол айгүй гой санагдсан. Тэгээд бас энэ цэргийн баярын үеэр бас ирчүүд зориулсан бас айгүй гой тийм хэсэг байсан болов уу гэж бодогдсон надад бол. За тэгээд би бол тэгж бодсон. Заавал ингээд нэг гоншгонаал та эрэгтэй шүтэн маань тэмдэглэхгүй билүү өгсөнгүү гэснээс зүгээр яг та тэгэл энийг цэргийн баяр болгол явж л дээ тийм сэтгэлдээ. Тэгээд ер нь ирчүүд бол заавал баярлах гэдэг халтгүй шүү дээ. Ер нь тийм сте. Тэгээд сайхан ихнэр хүүхдтэйгээ ингээд нэг эрүүл уруулгүй байж ч л одоо хамгийн сайхан. Эрүүний шил уухгүй л тэгэл тэр чинь баяр واخгүй юу манайха. Тэгэхээр ер нь бас нэг манайхан юу яагаад хэрэггүй шүү сэтгэл санаагаар тийм юмнаараа тий. Яг бүгдээрээ бол гоёо өдөр болгон их нэртэйгээ хүүхдүүдтэйгээ байж байгаа нь бидний маш том баяр шүү. Баярлалаа. За манай эрүүл мэндийн даатгалын систем бол үнэхээр дампуурсан та бүхэн мэдж байгаа. Төлөөлөдөг тэгээд эргүүлээд авдаг юм багхгүй. Эргүүлээд мөнгө төлдөг тий. А гэтэл хувийн эрүүл мэндийн даатгалууд үнэхээр сайжирсан байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Smart эрүүл мэндийн даатгал амар гой багц гаргасан байна. Энэ нь болохоор юу вэ гэхээр гэр бүлийн эрүүл мэндийн даатгалын багц гаргасан байна. Энэ Монголд анх удаа юм байна манайхаа. За та сарда нэг гэр бүлийнхээ гишүүдэд нэг ойролцоогоор 100-аас 150 мянган төгрөг зарцуулаад даатгалдаа зарцуулаад ойролцоогоор 125 сая төгрөгийн эрүүл мэндийн эрсдлээ коверлуулах боломжтой болж байгаа юм байна. Энэ бол үнэхээр гайхалтай. За тэгээд юу багтах юм бэ гэхээр ерөөсөө эрүүл мэндтэй холбоотой бүх юм багтана. Эмчийн үйлчлэг, за тэгэл нөгөө ор хоногийн мөнгө, за одоо эм тарианы мөнгө, за ор хоногийн мөнгө гэдээ ерөөсөө бүхэл юм мэс заслалт орсон бол мэс заслалын чинь мөнгө багтах юм байна. Энэ бол үнэхээр гоё. Хамгийн гол нь яагаад эрүүл мэндийн даатгал гэж. Гэр бүлд нэг хүн л өвдчих юм бол энэ бол гэр бүлийн асуудал болж өрдөг тий. Одоо жишээ нь ингээл гэр бүлд одоо нэг хүүхэд хатгаа авчлаа гэхтчил ингээл гэр бүлээрээ сэтгэл санааны хувьд хэцүү болдог шүү дээ. Тэгэхээр энэ бүх эрсдлэл та даатгуулчихна гэсэн үг. За тэгэд энэ гайхалтай шийдлийг Smart Brokers даатгалын нэгдсэн төв маань биднэрт санал болгож байгаа юм байна. Тэгээд та бүхэн илүү эрүүл тий дээрэс нь илүү та тэгээ бодолтой зүгээр та бүхэн жижигхэн санхүүгийн тооцоол хийгээл үзээрэй. Сарда нэг 100-аас 150 мянган төгрөг төлөөл гэр бүлийнхаа бүх гинтийн осол за тэгэл энэ дотор нь бас айгүй сонирхолтой. Зарим газрууд бид нар ингээд хорт авдар мавдар тусцсан бол эмчлэхгүй гэдэг чтэй. Хорт авдар гинтийн осол за тэгэл ерөөсө бүх төрлийн өвчлөл багтж байгаа юм байна шүү манайхаа. Тэгээд өөрийгөө даатгуулна гэдэг бол бидний өөрсдийн хариуцлага. Одоо гадны орнууд яг тэгж үздэг. Хэрвээ би өөрийгөө даатгуулах бол би өөрөө өөртөө хариуцлагагүй анцаал гэсэн үг. Тэгэхээр илүү эрүүл тэ илүү найдвартай гэр бүлийн даатгалаар та бүхнийг даатгуулаасаа гэж хүсэж байна. Тэгээд манай өнөөдрийн хамтран ажиллагч Smart даатгалын гэр бүлийн даатгал та биднэртэй хамтран ажиллаж байна. Тэгээд та бүхэн энэ доор байгаа утсаар холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Маш их баярлалаа. Өөрийгөө даатгуулаарай. Өөртөө гэр бүлтэй хариуцлагатай гараа манайхаа. Манай ерөнхий ивэнттэгч Smart эрүүл мэндийн даатгал баярлалаа. Гэр бүлийн аз жаргал эрүүл амьдралаас эхэлнэ. Энэ боломжийг Smart гэр бүлийн эрүүл мэндийн даатгал танд олгож байна. Бид таны гэр бүлд учирч болцшгүй бүх төрлийн өвчлөлийг хамгаалах бүрэн хамгаалтыг санал болгож байна. Бид эмнэлэг, эмчилгээний зардалд үүсэх санхүүгийн эрсдлийг тань өөр дээрээ хүлээн авч амар тайван амьдрах боломжийг бүрдүүлнэ. Аз жаргалтай тайван ирээдүг хамтдаа бүтээцгээе. Таны гэр бүлийн сонголт Smart гэр бүлийн эрүүл мэндийн даатгал. Харилцах утас 70-90-90. Домгийн шуур гэж Монгол улсад маань хаврын чуулга эхэллээ. Муудын зөвшөлтслийн дор хамтран боловсруулж хилцэн батлах шаардлагатай гэж үзэж байна. 4. Улсын их хурлын хаврын чуулганаар ард иргэд аж ахуйн нэгжүүдийн нуруунд дээр ачаа дарамт болсон татврын ачааллыг бууруулах засгийн газраас өргөн мэдүүлсэн татврын багц хуулийг авч хилцэнэ. Эрхэм төрийн түвшээ та бүхэн ёс зүй, сахилга батыг чамд сахиж, төр тэтгэх ард түмний итгэлийг сэргээж, үндэсний эвнэгдлийг олон баттхан бэхжүүлэх нь урд урдаас илүү
чухал болоод байна. За ингээд гэсэн та нар сайн харсан уу? Оюун эрдэнэ амар баясгалаа хоёлоо ирдсэн. Халтмаагийн батлага нөгөө талд нь ирдсэн те. Яг нэг юм айгуур эвгүй яг юм гэсэн юм. Яг л нэг эвгүй яг зодооны юм. За тэгээд учрал гишүүн бол надад зүгээр яг ерөнхий сайд шиг илтгэл тавьсан юм шиг санагдсан. Илүү тийм бодлогын. Тэгээд нөгөө шинэ жилээр ярьсан цагаан сарын одоо мэдлэгэнд ярьсан нөгөө нэг чөлөөллийн барь тийм ээ. За тэгээд татвараа буулгая гэд ингээд бодлогын ямар хууль батлах ёстой энэ хаврын чуулганаар гэдэг талаар ярьсан. За ерөнхийлөгч хөрс орж ирээд нөгөө нэг зовлонгийн шалтгаан болвол ёс зүйн байдал байна гэд нөгөө ёс зүйн хууль оруулж ирж байгаа талаараа бас илтгэл тавьсан ингээд ялла. За тэгээд яг илтгэл тавьж явах зур яг цогтгөрл гишүүн яг учрлыг илтгэл тавьж байгаад нэг юм хэлсэн. Гэдэг чимээг болсон. Би тэрийг яг сонсч чадаагүй юу гэсэн юм болоо гэж. Яг нэг ингээд яг нэг акц хийх гэжсэн жоохон иччих шиг болсон. За яшиг одоо яа. Синтгтэй амтан байгаа ш гэдээ бас жоохон юу аачих шиг болсон. За ингээд ямар ч байсан домгийн шүү өргөж Монгол улсад маань хаврын чуулга эхэллээ. За ингээл ерөөсө хаасайгүй сэтгүүлч тэгэл ерөөсө боо юм болсон. За шууд хаврын чуулган эхлээл ардсан намын бүлгээс мэдгэлээсэ. Өнөөдөр бүлгийн хуралдаан боллоо. Бүлгийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. Тодорхой дүгнэлт хэлбэл өнөөдөр Ац намын бүлгийн хуралд 42 гишүүнтэйгээс 41 гишүүн оролцсон. 41 гишүүн 100% саналаар нэг шийдвэр гаргасан. 100% саналаар энэ шийдвэрийг нь эхлээд дүгнэлтийг нь хэлчихье. Энэ нь аль нэг намын дарга 126 гишүүнтэй олон нам 5 нам оролцсон парламентын даргаар ажиллаж болохгүй. Энэ өнөөгийн улсын хурлын дарга Монгол Ардын намын даргаар хавсраа ажиллаж байгаа учрлыг улсын хурлын даргын ажлаа өг хүртэл Ац намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. За шууд ерөөсөө улсын хурлын чуулган эхлээл ийм мэдээлэл хийгээл тэгэл ер нь чуулган бол явж чадаагүй. За яг энэ асуудал дээр нэг юм хоёр юм багмаа. Яг ингээд нөгөө тал нь бол ингэж тайлбарлаа. Үгүй хуулийн дээр болохгүй гээгүй юм чи эн чинь болно гэсэн үг шүү дээ гэдэг байгаа байхгүй. Яг ингээ харах юм бол ер нь сонирхлын зөрчил үүсчихэд байгаа. Улсын хурлын дарга гэдэг бол нейтрал байр суурьтай байх хэрэгтэй. Яг альж талыг баримтлаг байх хэрэгтэй. Яг л хурлыг даргалагч гэдэг бол нейтрал байр суурьтай байх хэрэгтэй. Яг л тэнцээ мэтгэлцээ явна, олон талын байр суурьуд гарч ирнэ. Тийм учраас энэ олон талын байр суурьуудыг ингээд хоёулангийн ингээд явуулж явах хэрэгтэй. За намын дарга гэдэг бол намын бодлогыг авч явж байгаа учраас нейтрал байр суурьтай байх боломжгүй сонирхлын зөрчил үүснэ энэ чинь. Ер нь бол энэ нь шүү дээ яг юутай адилхан бэ гэхээр саяхан нэг эрүүл мэндийн яамны төрийн нарийн мөртлөө нэгдүгээр эмнэлгийн бордод суугаад байгаа хүний талаар нэг нэвтрүүлэг явсан мэдээ явсан шүү дээ. Хуулиар үгүй зөвшөөр одоо болохгүй гээгүй мөртлөө харуул сонирхлын үүсэж шүү дээ. Яг ийм ситуац үүсчихэж байгаа. За дэлхийн бусад орнуудад яад юм бэ гэдэг үзье. Яг сонгодог парламентын засаглалтаа одоо жишээл Англи байна. Англид яг парламентын спикер болонгуудаа шууд намын гишүүнчлэлээс татгалцдаг. Яг гэвэл нөгөө нейтрал байр сууриа хадгалах гэдэг. Сонгодог парламент. За яг юм холимог маягийн байдаг. Парламентаас нь орж одоо парламентын спикер хийлээ. Тэгтээ намын янз бүрийн үйл ажиллагаанд орохоо болчдөг. Яг намын гишүүнчлэл байна. Жишээ нь Канада байна те. Жишээлбэл Канада бол яг тэгж явдаг. За эсвэл бусад өөр орнууд байна. Яг ингээд зүгээр ийм жишээтэй бол орон Америк байж магадгүй юм те. Америкт бол яадаг гэхээр ерөнхийлөгчийн засаглалтай байдаг. Тийм учраас нөгөө парламентыг бүрдүүлж байгаа танхимын одоо олонхын дарга нь шууд очиод болдог. Гэхдээ энэ бол парламентын засаглалтай биш, ерөнхийлөгчийн засаглалтай орон учраас. За нэг талаас юм нейтрал байр суурьтай байх. Хоёр дахь тал нь бол ардсан намын хувьд улс төрийн хувьд бол энэ маш одоо зөв алхам. Тэртээ тэргүй олон болчоод өөрсдөө юмаа хийж чадахгүй бол тэгэл хохин шүү дээ. Өөрсдийнх нь асуудал. Одоо 27 болон 28 оны сонгуул хүлээж ийн ардсан нам аль болох оноо цуглуулах хэрэгтэй. Ардын нам
дийлэх олонх олцоод хоорондоо хуваагдаад ажиллаа хийж чадахгүй бол тэр хүмүүсийн л асуудал гэхгүй яг үнэ. Тэгэхээр улс төрийн үүднээс харсан ч гэсэн улс төрийн онолынхоо үүднээс харсан ч гэсэн ер нь бол аль аль талаасаа ардс намын хийж байгаа тайлбар болон хийж байгаа процесс нь бол надад бол яг л хийх ёстой зүйлэл хийж байгаа юм шиг харагдаж байгаа. За ингээд энэс болоод парламент ажиллаа хийж чадгаа байсан энэ 7 хоногт бол улсын хурлын чуулган ерөөсөө хуралдаагүй байгаа. Зүгээр яг ардын намынх нэг ийм боломж байгаа шүү дээ. Учир төр дүтгэлзээд дид даргаараа хурлаа явуулчвал эдгээр нь ороод ирэх гэдэг байгаа байхгүй. Гэхдээ бид нар дид даргааны явуулчвал бид нар ороод ирэх гэдэг байгаа. Тэгээд дааж тэр нь болохгүй байгаа. За тэгээд намрын чуулганы нээлт эхэлсэн өнгөрсөн 7 хоногт 2 тал болоод алалцаад байсан 2 хүн өстө өстгөн өлийн даван дээр гिचэр яг би битэйгээ яг нэг коридорт таарлцсан. Мэдгүй юу гэж хэлсэн юм. Батамгалан Нямбатар хоёр өстө энэ 7 хоног хүртэл хоорондоо хэрэлдсэн шүү дээ. Өстө миний зургийг эдний эхнэрийнх нь дүүн шатаасан байлаа гэсэн чинь ууштраа манад ерөөсөө шатаагаагүй гэж. Нилээн махлаг хүн байдгийг тэр юун дээр харсан биш байлаа мэлээ. Тэгээ энийг айгүй гоё манай монголчууд бас муухай саркастик яг энийг нэг зөөрлээд бас нэг ишлэг хийzээл. Яг толонготой яаж чадахгүй би миний Нямбатар тана ямар ч гэсэн албан ёсны хэллүүжин мессеж хийгээгүй шүү гэсэн юм болоо. Тийм мэдээлэл явсан шүү дээ та энэ долоо шүү. За ямар ч гэсэн албан ёсны хэллэлөө мессеж хийгээгүй гэж хүмүүс яг хэдий их нэртэй байж гэж байгаа шүү дээ. За ингээд явсан байна. За тэгээд Нямбатар даргаас ярьслага бас авах гэж хичээсэн мэс түлчүүд. 70 тэрбум 1 км замын төсөв төртөг яг хуу хажуугийн гэрэл дугуйн зам зэрэг дэд бүтцийн ажлууд оруулах нэмэгдэн тэгтээ тэрбум орчим бол байдаг. Тэгээд дээшээ явах жоох өсөх боломжтой. Гэтэ километр нь 70 тэрбум төгрөг гэдэг нь бас өндөр санагдчих. Тэр өөрөөс нь бас томтой хариултыг авмаар. 1 км зам ягаад 70 тэрбум юм бэ? Туулын ордны зам дээр эдийн засгийн өрөөгч нь ямар юм бэ? Чиж одоо явах сонирхол хэдэн удаа мэдлэлтэй би чам түрүүн тэр эзэн мэд дээр явж шалгуулах хэрэгтэй чи. Энэ нийтийн асуудал. Би таны хувийн байдал руу халдаагүй байна. Та бол миний хувийн байдал руу халдаж штэ тий. Би чамтай юм ярихгүй. За. Ер нь 70 тэрбум гэдэг чинь өртөг өндөр нь биш үү? Чи тэгээд авилгатай тэмцэх газар өгөл дөө. Би ямар наадах чинь тогтоож юм. Зам тээврийн яамны мэрэгжлийн хөгжлийн төв нь өөрөө наадах чинь тогтоод юм байгаа үстэй. Таны одоо за та надын хувийн байдал руу халдаж байгаа бол би бас танаас хувийн байдлыг ч асууя. Та ойн сан бүхий газар руу хашаа газар олгохыг хориулна гэдэг хэрнээ таны өөрийн цуслан чи ойн сантай ойрхон биш шүү дээ. Бүтэн дээргаа. Өөргөө би та нарыг нэр амар өрөвдгийн ийм гоё залуу насыг хэн нэгний хөлсний угаад суулж гэж явдгийг бүр одоо ингэ ичхий өөр амьдрах арга байдгүй юм уу? Чи ялангуяа хилээ хазаад дайлтаад та хүнийг төрсөн гарал нүслээр нь ялгаж байгаа биш үү? Ингээд төрсөн юм яалтай. Дайлтайл гэж хилээ хазаад гэнэ. Гэхдээ зүгээр л хариулж штэ. Тэгээд харин ч эсэргээрээ тэр нөгөө төлбөртэй байхсан бол яг л сайхан онсон хариултуудыг өгөөд байх тусмал сайхан юм шүү. Уг нь юмаа мэдж байгаа бол тэгээд юмаа мэдэхгүй болвол тэгэл ингээл чи ийм тийм нөгөө яг мэтгэлцэгч хоёр тал тэгдэг штэ. Нэг ялагдаад ирэхлээр субъектив дайралт хийгээд байгаа юм шиг л харагдчих шүү Нямбатар байгаа. Улс төрт 9 шүтэл хүмүүс байна. Тэгээ тэр болгоныг ингээл нэг энэ тийм тэр тийм гэх нэг юм хэрүүлийн шин чанар болгоод явах юм ямар байд юм бол доо гэж бодогдлоо сая. Тэгээд үнэхээр одоо туулын хурдны замыг 70 тэрбумаар хийгээд байгаа бол одоо үнэхээр харамсалтай байна. Яг үндэ. Нэг дархан руу байна уу? Гэхдээ ер нь манай нэг зам чинь нэг хэдэн жилийн өмнө 1 км нэг тэрбумаас нэг 2 тэрбумын хооронд баригддаг л гэж би сонсч байсан юм байна. Тэгээ яг хөө ингээд гүүр мүр бариад ингээд янз бүрийн өндөрлгөө хийгээд үн өсдгөл байх л да. Гэхдээ тэрийг бас тайлах хэрэгтэй баг. Энд чинь нэг байна уу хоёр их найд гаруй төгрөгөөр хийж байгаа гэдэг чинь энэ бол бага мөнгө биш шүү дээ. Тэгээд энийг бас нэг хүмүүстэй нээлттэй ярьчмаар заавал одоо өөрх юм уу бат цэцэгт биш юмаа гэхэд өөр нэг сэтгүүлчтэй ярьж л да.
Манай баццагч уг нь хүүрхий дайжгүй шүү дээ чаавас. Тэгээд үгүй чөөчижүүл ингээд чөөчгөр болохоор л энэ худалдагчлаа гэж бодоод байгаа шүү. За тэгээд Нямбатар дарга ууртай байсан. За дээрэс нь бас сайн зураг дарга ууртай байсан. Та идчихлээ шүү дээ. Яаж байгаа юм бэ? Унгаач юм. Би зүгээр авъя л гэсэн. Та яагаад ингэж хийж байгаа юм бэ? Чи өрөөнд халтаад бай. Би ажиллаа хийж байна. Дахиад нөгөө мө баццсан. Гүн нэг зодоо ярьж исэн юм аа гол. Тэгэл зодоо ярьж исэн бас нэг буруу зүрх асуулт асуусан. Уу харин ч ингээд дарга нарыг уурлуулад байна гэдэг чинь бас сайн сэтгүүлчин шинж юм шиг байгаа шүү. Яг нэг заваа нөгөө эдэн дээр нь олж хатгаад байна гэсэн үг шүү дээ тий. Тэгээ алга жишээ манайхаа. Уурлуул чадчих штэ. Ичээж чадчих штэ. За тэгээд бас энхүүр сайдын ярьсан ярианы нэг хэсэг бас айгүй олонний анхаарал. Ерөөсөө энэ нь штэ энэ парламент одоо энэ улсын хурлын чуулганы нээлт ерөөсөө нөгөө ардын намын зодооны хагарлын одоо ерөөсөө үргэлжлэл болол ерөөсөө сайн намар ерөөсөө юу ч хийсэнгүй штэ манай хэд чинь. Ерөөсөө намрын чуулган эхлээл зодолцоор байгаад явсаргаад арай гэж нэгэн төсөө бодлоо зодолцоор байгаад дуусаад дахиад зодолтоод эхэлж чинь ерөөсөө ажил ерөөсөө хийсэнгүй энэ ерөөсөө энэ 2024 онд сонгогдсон улсын хурл нэрийн ямар азгүй улсын хурл вэ? Зодоон дунд явсаар байгаа л шуурган дундах сарна гэдэг шиг л ерөөсөө ингээл явсаар бол дууслаа. За тэгээд энх хоёр гишүүний ярьслыг өдрөөрэй. Би бол энэ хавар халуухаа хавар болно гэж хэлж байгаа. Гэхдээ энэ ч бас халуухан нь бас биш шүү. Таны зүгээс хаврын чуулган халуухан болно гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр чуулган нээлттэй хэллээ. Яг юу болох юм бэ? Халуухан гэж та юу тодсож хэлсэн бэ? Тэгээд та нар харжлаа ба шүү дээ. Сая би одоо завхаа аймгаар яваа тэрлээ. Сайхан одоо халуухан дулаахан юм одоо хавруулж байна. Гой шааж байгаа. Та нар харжлаа ба шүү дээ. Завхаа аймаг одоо халуун дулаахан байна. Ер нь ардын намын зодоо халуун болох нэ л гэсэн үг ерөөсөө. За тэрэн дээр бол ардсан нам бол ийм юмыг зүгээр өнгөрөхгүй шүү дээ. Ингээл шаалтж байгаасаа зодолдуулъя, алдцуулъя гэж ороод ирнэ шүү дээ. За ингээд хаврын чуулганы нээлт эхлүүгүй юу? Сайд нар одоо огцрох өргөдлөө өгөөд эхэллээ өрхий. Тэр өгсөн. Тийм. Өгсөн баг. Хизээ шийдвэрлэх юм чинь. Тэр одоо ерөнхий сайд өөрөө шийдвэрлэнэ. Энэ сүүл заасан тийм баг. Ямар шалтгаанаар? Хөгийн шалтгаанаар. Та өглөө зарим хэвлүүдэд өгсөн ярилцлаганда шахалт байна гэдэг ийм зүйл тийм огт яриаггүй таана яригдсан. Зарим хэвлэлдээ таны ярьсан. Үгүй тэгж тийм хаан тийм хэлж байна. Дамжгалт ерөөсөө ирээгүй. Тийм хаан би ярьсан. Нэг сайтууд дээр байна шүү дээ. Үгүй тэр миний яг бичлэгийг та харсан юм уу? Харсан. Тэр би өөрөө тийм ярьсан юм. Үгүй гарч ирсэн юм. Үгүй тийг гарчгийн дээр хамаагүй шүү дээ. Хүний яриаггүй зүйлийг би хэлэх нь өгсөн. Огт хэлээгүй юм хэлсэн юм шиг харахаа болоо. Гарчгийн тийм байсан шүү дээ. Гэн би тэгж ярьсан юм гэсэн. Гүү зүгээр гарчгийн тийм байсан. Үргэ амтстай амар стресстэй байгаа хөө. Наранбаяр ах маань ерөөсөө сайд усноос хойш нар удсангүй үргэ амт. Хамгийн гол нь Монгол ардын намынх нь хамгийн их дарамтлаа. Байж байгаа юм явууллаа. Нөгөө нэг багш нар нь салингаа нэмнэ гэсэн чинь сангийн яамнаас нөгөө салингийн ингэж юу яаж байгаа л араас нь гутга шаагаад тэгээд Наранбаяр гэл тэгэл өөрхий явлаа та. За тэгээд дараагийн сайд бол бэлэн байна. Би дуртайдаа сайд болж байгаа биш. Надад дээрээс энэ сандал ширээ дахиж одоо сайдын халуун малуу гэдэг юм бол нэг тийм одоо миний амьдралын хувьд бол нэг тийм чухал зүйл биш. Би альч намтай, альч улс төрчтэй, альч одоо төрийн албан агч нартай Монгол улсын хүүхдийн 3.5 сая иргэдийн хувь заяаны төлөө би чөтгөртэй ч нийлж ажиллах бэлэн. Ерөнхий сайд бас ийм санал тавьж яхаар одоо би санал тавьсан учраас одоо энэ саналыг одоо би хүлээж авнаа. Тэгээд салбартаа очноо. Энэ салбарт үүссэн ажлуудыг одоо ингээ алхам мацмар шийдэд явна гэж харж. Дуртаадаа сайд болоогүй. Өстө шахаад байгаа болохоор сайд бол. Тэгтээ би чөтгөртөөс нь өсгөд билээ. Гэсэн юм харагдлаа. Гэл нэг сайд байхгүй л гэл нөгөө сайд гараад ирж байгаа. Чөтгөртөө өсгөд билээ. Тэгтээ би дургүй байгаа. Өсгөргүй. Тэгтээ шаалцаа. Ахын дургүй байгаа. Ахын сайд мэл бодмооргүй.
хөөх шүү дээ манай их юм болсон. Дараа нэг юм дургу байгаа юм шиг бэлэг авах гоё шүү дээ. Цагаан сар гоо яах гэсэн бэ? Яах гэсэн бэлэг хэрэггүй шүү дээ гэж үгээд. За гэж. Тэр шиг юм бол. За дээрэс нь дахиад нэг хүн чойжо дарга маань бас юм өгсөн гинэ өрхөө. Би бол олон нийтийг хуурмаарг байна. Нөгөө тойрч болохгүй туулах тавилантай үнэн гэж байна шүү дээ. Энийг олон нийтэд хэлчихэд явчих гэж бодож байна. Нэгэнд би ярьж өгсөн сайдаар одоо өргөдлөө өгсөн. Ашиг проблем зөрчилгөө байгаа учраас энэ проблем, энэ хүндрэлүүдийг олон нийтэд хэлчихмээр байна. Одоо энэ нэмсэн дулааны үнийг айл өрхөдийн хувьд бол 100% нэг дахин нэмэх. Аж ахуйн нэгжүүд дээр бол 70-20 нэмэх энэ шийдвэрийг 24 онд гаргацсан. Энийг мөрдөж эхлэхгүй бол үнэндээ бүтэхгүй. 10 төгрөгөөр үйлдвэрлээд 3 төгрөгөөр борлуулж байгаа 7 төгрөгөнд алдагдал болж байгаа. Энэ Улаанбаатар хот шинээр ямар ч орон сууц ашиглалтанд орох тухай асуудал ойлголт байхгүй. Анхны ер нь тэр барих өстой барилгуудыг бүгдийг барьцсан. Тэгэхээр та нарт одоо ямар ч боломж байгаа байхгүй. Ахын бүгдээ ширэг болгох юм болгоцсон байдаг. Бүх дулааны нөөцүүдийг ахын ашигласан. Гэхдээ яг нөгөө баярын ойрдоо ажил ихтэй, байшин бариад зав муутай гэж. Гэхдээ ер нь бол яг зүгээр ийм үннийг хэлж байна. Яг үнэн. Угаасаа үн нэмэхээс өөр аргагүй болсон. Энэ олон 30 жилийн турш ингээд хитрхи их одоо социализмоор явцсны гай чойжо сүрэндэж гарч ийн. За дараагийнх нь сайд дээр ч гарах бах. Тэгээд нөхөр бол үннийг хэлж ийн. Тэгээд бүгдээрээ бас brace yourself те. Үн нэмэгдэх нь шүү. Дулааны үн нэмэгдэн. Гэхдээ би бол энэ үн нэмэхээс өөр аргагүй гэж бодож байна. Би одоо олон жил ярьлаа да. Энэ үнээ нэмээд өгөөч та нар. Тэртээ тэргүй энэ үнийг нэмэхгүй бол тэр саяны тэр 7 төгрөгийн алдагдлыг тэртээ тэргүй татвар төлөгчдөл төлж байгаа. Зүгээр нэг нь харагдаж төлж байгаа, нөгөөх нь харагдахгүйгээр та нарын халааснаас суулж төлж байгаа ийм л асуудал байгаа. Хоёрдугаар Зандан шатрын засгийн газрын нэлээд том тулгуур байхгүй болсон шүү. Маш том тулгуур. Бараг тулгын 3-ын 1 чулуу одоо ингээд алга болж шүү. Тэр бол тэрийг бас бүгдээрээ бодоорой. За тэгээд дараагийн сайд мэдээж бэлэн байгаа. Тэгэхээр сайдын сууцны сан дээр та удаж байна. Ийм хэцүү салбарыг гэхдээ сонирхол танаа намд танд байгаа юм. Ажил хэцүү гэж байна шүү дээ. Асуудал шийдэхин тулд тус төр хийх юм чинь. Тэгэхээр тэр хүн тань яриа. Одоогоор аль биесээр ирээгүй. Эрүүл татгалцгүй. За. Хүн инээдээ барих чи яасан эвгүй. Инээч гээд болдог. Хэцүү ажил гэж байхгүй. Хэцүү салбар ахгүй хэцүү ажил гэж ахгүй. Санал ирээгүй байна. Юу нь л тохирцсон гэсэн угаасаа. Амар ойлгомжтой. Тэгээд яг та тэгээд хүн намынхаа одоо өстө нөгөө нөхөлтөл одоо яагаал гэдэг шиг л яг хамаагүй тэр тог мөнгө тасарч хамаагүй сайд л болж ивэл найдлаа шаа. Найдлаа ерөн сайд болох юм шиг байна лээ. Гэхдээ нөгөө найдлагын зангараг өөрөө энэ амар том салбарт хүрэх юм уу гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Энэ яамны сайд болно гэдэг чинь бас нэг тийм амар ажил юусэн биш. Чи ингээд тэр салбарынхаа дунд төвчнийхөнтэйгоо тохиролцсон амар их ажил байгаа. Тэгээ найдлаад бол яг албан шуултаа болох нь гой санагдаж байгаа шүү гэн. Тэгээ тэр нэг ногоо эрчим хүч гээл юм ярьж байгаа гэдэг мэдэхгүй тэр нь бол явахгүй хаа. Тэгээд дахиад хүн намынхны нэр хүнд унахал болов гэж би зүгээр айж ин яг үнийг. Гэхдээ одоо яг хоо тэгээд дур эзнээ голохгүй дунд чам сүүжээ голдгүй юм чи. Тэгэл найдламаа сайд болох. За ингээд яг ингээд сайд нь огцронгууд нөгөө чойжог ингээд хүчээр барьж исэн салбар сад тавьсан. Ажил хаялт зарлах тухай санал хураалтад оролцож олонх нь дэмжсэн тохиолдолд тухайн шатны үйлдвэрчний эвлийн холбоо шийдвэрлэдэг гэж заасан байдаг. За энэ нөхцөл байдал одоо манай холбоон дээр бол үүсээд байна. Учир юу гэхээр одоо манай холбооны гишүүн байгууллагын 80-аас дээш хувь нь бол ингээд гишүүдийнхаа гарын үсгийг зураад за үйлдвэрчний эвлийн одоо эрхээ эдэлж одоо холбооныхоо удирдах зөвлөлд бол ингээд хүргүүлсэн. Бидний цалин хангамж, нийгмийн баталгаа, сургалт хөгжил, ажиллах орчин одоо үнэхээр байх суух боломжгүй боллоо гэд ингээд маш олон хүний гарын үсэг одоо бидэнд ирсэн. За мөн ирсээр байгаа. Тэгэхээр ажил хаялтыг бол хуулийн хүрээнд зохион байгуулах
эвлэлд нь нэгдсэн гишүүдийнхээ дийлэнх олонхын хүсэл эрмэлзэлээр зохион байгуулах үүрэг нь бол үйлдвэрчний эвлэлийн байгууллагад байдаг. За миний төрөний дурдсан хөдөлмөрийн хуулийн 148-аар бид нар зуучлалын шатандаа ингээд тохиролцоонд хүрч чадаагүй учраас зуучлалын одоо дүгнэлт гарсан байгаа. За ингээд бол албан ёсоор одоо ажил хаях одоо эрхийн дагуу буюу хөдөлмөрийн хуулийн 28-5 үйлдвэрчний эвлэлүүд эрхийн тухай хуулийн дагуу энэ нөхцөл бүрдсэнийг албан ёсоор мэдэгдэж за дулаан цахилгаан үйлдвэрлэгчдийн холбооны зүгээс бол энэ ажил хаялтад эрчим хүчний одоо салбарын хилцээрийн ажлын хэсэгтэйгээс санал нэгдэн оролцсон гэдгээ өнөөдрийн хэвлэлийн урлаар та бүхэнд албан ёсоор мэдэгдэж байна. За ингээд эрчим хүчний салбарын ажил хаяхаар болж байна манайх. За энэ салбарын одоо нөгөө эдбээр одоо улмал ихээр шахагдаж одоо өстө тартагдаад тулж явах шиг байна энэ салбар. Үнэхээр олон жил ингээд барьсан юм чи ийм л юм бол үн барихт чи ийм осолтой байдаг байхгүй хүмүүс юм. Манай дарга нар ингээд савл хийвэл тэр очиод үнтэй очиод зодтолтод өгдөг. Энэ үн барьсан юм чи ингээд сүултээ ингэж эдбээр нь ингэж шахагдаж гард юм аа. Сүултээ эн чин кризис болдог байхгүй юу да. Зах зээлийн жамар нь явуулаагүй гай одоо ингээд гарч штэ. Энэ бол бас амар мэдээ. Энийг мэдхгүй одоо энэ шин сайдаар сонгогдох гээд байгаа найдлаа хандл хийж чадах юм уу би бол зөвхөн мэдэхгүй байна. Айгүй бол энэс болоод найдлаг сайд болохгүй ч гэж магадгүй. Би бол зүгээр тэгж бодож байгаа шүү. За ингээд улсын хурлын чуулган эхэлсэн байгаад байдаг. Хурал маань болдгүй. Хуулиар хоригдсон парламентын дараагаар намын дарга ажиллаж болохгүй гэсэн хууль байхгүй л байхгүй. Тийм 40% л шиг байна. Хүн нам иргэний зориг нам одоо нэг 12-3 гишүүн орж ирж эцэс бүрдэнэ. Энэ би энэ сая хэллээ шүү дээ. Томилтой байгаа юм байна. Энэ үйл явдлыг юу гэж харж байна? Одоо шалтгаан шүү дээ. Одоо хурал чуулгандаа суухад ёстой шүү дээ. За ер нь бол ардсан намынхан руу ингээ хуруугаа яаж илээ. Ардсан намынхаа чуулга бол ер нь бол эцсийн бүлэгт өөрсдийнх нь асуудал واخгүй юу? Ардын нам хоорондоо асуудлаа шийдэж чадаагүйг л гор одоо ингээ гарч байгаа байхгүй. Хөр нь бол. Тэгэд ардсан намынхан энэ улс төрийн боломжийг үүлэн чөлөөний нарыг ашиглах нь бол ерөөсөө буруу биш. Би тэгээд нэг юмыг сануулъя гэж бодож байна. 96-аас 2000 онд ардын намынхан өөрсдөө юу хийж ирснийг би зүгээр сануулъя гэж бодож байна. Ерөнхий сайд томилох гэхлээр томилуулдаггүй байлаа. Ерөнхийлөгч баг банд ерөнхий сайд дээр томилуулах гад Даагамболт гэдэг хүнийг 7 удаа буцааж хийжээ. Тэ энэ чинь олонх болчиход байгаа шүү дээ. Тэгэхэд олонхын хүлээж авахгүй 7 удаа буцааж ирсэн байна. 96-аас 2000 онд Монгол ардын хувьсгалт намынхан нийт 56 хоног улсын хурлын чуулганд суугаагүй ажлыг ажилласан. Энэ бол 2-2 чуулган бараг тэ жилчингээ ингээд улсын хурлын чуулганыг гацааж исэн байна. Тэр үеэс шал өөр. Одоо бараг 80 л байгаа. Эвслэмэвсэлтэйгээ нийлээд. Тэгээ 68-аараа бүрдчихнэ. Тэгээ энийгээ өөрсдөө бүрдүүлж чадахгүй гэж ингээд үүлэн дуурайд ингээд суугаад байгаа байхгүй тий. Тэгээд энэ бол ардын намын өөрсдийнх нь асуудал, дотроо болж байгаа зодон эннийх нь асуудлаа. Тэгээд өөрсдөө эрцээ бүрдүүлээд өөрсдөө хуралдах боломж байгаа. Эсвэл бол дэд дарга хуралдуулах боломж байгаа. Хуулиар зөвшөөрөөж гисэн ёс суртахууны хувьд яг үүндээ намын дарга спикер хийн гэдэг бол өөрөө ёс суртахууны хувьд бол болохгүй. Тэгээд тавьж байгаа шаардлагын зөв хийж байгаа улс төрч зөв гэж бодож байна. Тэгээд ардын намын зодон дахиад хаврын чуулганаар явах юм шиг байна. Хийх ажлууг нь их байгаад байдаг. Зодон дуустгүй ийм лалрын юм болж байна. Баярлалаа. Дууссан шүү манайх. Надтай бас санал зөрж болно шүү манайхаа. Юу яриад байгаа юм бэ чи юм. За миний өмнө 1938 оноос хойш үйлдвэрлэгдээд за энэ хугацаанд 80 жилийн турш өөрийн туршлагаараа хамгийн цэвэр чанартай тэгээд дээрэс нь домгийг бүтээж чадсан энэ брэнд байна. Энэ бол мэдээж Stolichny брэнд. За тэгээд энэ бол Оросын нүүр царай болсон брэнд байгаа. Тэгээд та бүхэн заавал амсаж үзээрэй. Тэгэд энэ бол 6 удаа дистилэд буюу 6 удаа нэрсэн. За дээрэс нь хусны нүүрсээр шүүсэн. Тэгэхээр хусны нүүрс яадаг вэ гэхээр хамаг хоруудыг авдаг гэсэн. Тэгэхээр энэ гоё цэвэр тунгалаг тэгээд дээрэс нь 80 жилийн түүхтэй Оросын домгийг та амталж үзээрэй. Энэ бол Stolichny. Баярлалаа.
За энэ 7 хоногийн баг улсын хурлын чуулганы нээлтээс ч илүү том сенсац болсон. За тэр сенсацыг бүгдээ харъя. Сайн уу? Нэгэн цагийн сайтаас явж байна. Өө энэ хараа бүр. Ажлаа дээр шигээ явж штэ хараа. Өө хараа шигээ дараа. За зөвч та бүхэнд нэг юм хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээллийг шууд дамжуулах хүргээ ажиллаж байна. Тэгэхээр энэ хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ажилчид ажлын байран дээр архитан согтуурч гэх мэдээллийг эргэн өгсөн. За энэ асуудалтай холбоотойгоор ирэхэд бол ажилчид нь ажлын байран дээр архитан согтуурсан өрөөндөө шээсэн нөхцөл байдалтай. Яагаад өөрөө та нарт нойл алддаггүй юм уу? Ажлын байрандаа би архитан согтуурч огт байхгүй. Энэ дотор юу ийсэн? Би өрөөндөө байж болдгоо юм уу? Харин өрөөндөө яг юу хийж ийсэн та? Би ажиллаж байна. Та ажлаа хийхгүй архины шилтэй ажиллаа гэдэг болсон юм уу? Архины шилтэй найзалж архи гэдэг болсон юм уу та? Та ер нь бол эхлээд юм батлах хэрэгтэй. Таны ажлын өрөө чи 0 өрөө юм уу? Үгүй. Энд хүн яг яагаад шээгээ зогсож ийсэн? Йоо! Үш энэ бүр яг дайралцсан болоод энэ рост батл болоод энэ тэ? Та арх үзнэ. Би арх уу? Хитэн ээдэр зүгээр гэнэ. За тэгээд яг нөгөө өрөөнд шээсэн нөхөр дээр очисоо. Зүгээр үү? Өө ишээс. Нөгөө тал дээр ишээс суу. Халтраад. Үе ажлын байран дээр ингэж архитан согтуурч болд юм уу? Өө яхаа. Шээсэндээ холдоод ингэ архитан согтуурч болд юм уу? Та зүгээр одоо цагдаа ирж байгаа. Яа юу дөө камераараа бичдэг үү? Энэгээр ингэ битүү шийдэж байгаа яаж байгаа? Тэгээд тэр цоогоороо хамгаалдаг юм хайр шийдчихсэн тий. Энэ одоо ажлын өрөө мөн үү? Та бүгдийн архитан согтуурдаг оромж уу? Та бүгдийн хамгаалдаг доторх одоо шээс шингэнэ гаргадаг газар уу? Ой хайж гадаа. Хайж гадаа. Нэл арх цэцэгтэй ажиллаа. Чи ч одоо яав. Яа. Янзын бацаа. Чамдэр ирүү үсэн шүү дээ. За. Чи ирүүгийн цай. Чи ирүү чамдэр ирүү үсэн шүү дээ. Наасан шүү. За нэгүнийхэн ч амар л та ер нь ийш тийшээ арай л ус. Нөгөө манаас old style сэтгүүл зүг гэдэг байгаа шүү дээ. Би энийг бол яг одоо хамгийн сүүлчийн Могикан те яг манай old style сэтгүүл зүг хадгалаад үлдсэн нэгүнийхэн бол шууд дайраад орсон байна. За саяны тэр сохтуу гардаг хүнийг одоо хүн болгоо хайсаа энэ юу хийдэг яадаг хүн юм бэ цагдаагийн хүн юм уу гэд би анхаарал цагдаагийн газар дайраад орсон болов гэж бүр гаатгаад цагдаа өгшүүлж таарсан. За тэгэд энэ хүн өмнө нь бас уугаагүй байхдаа бас ярилцлага өгч ирсэн юм байна. За энэ удаад бид зочноор хөдөлмөр хамгаалалтын үйлчлэгээний ерөнхий газрын ажлах хүчний шилжилт хөдөлгөөний зохицуулах газрын дарга секретарь студид орсон өдрийн мэнд төрхий. За ер нь бол яг манай ямар амар урт юм албан өгүүлбэр шиг албан шүү. Юу гэнэ хөдөлмөр хамгааллын юу гэсэн бэ? Нийгмийн халамжийн байгууллагын ажил хөдөлмөр шилжилтийн хэлтсийн дарга гэсэн үү? Бараг 10-аад үг юм тий? Зохицуулах газрын дарга гэх тий? Ямар амар ингээл нэг үг нэмэл дарга зохиогоод байх юм шүү юм бол. Газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн туслагч гэдэг юм ингээ нэг аваа. За ингээд уг нь бол хөргийн эрүүлтээ бол аштайхал залуу. Тэгээ хамгийн гол нь манайха та нар дээр эрүү үүсгэх нь эрүүгийн цагдаагийнхан та нар дээр очиж шүү гэж хэлээл нөгөөдөл нь хүрээд ирсэн. За тэрнээс нь өмнө заяа нөгөө сурчлага авсан охин ер нь тийшээ яаж орсноо бас ярьсан. Ажилчид нь нийтээрээ бүгдээрээ архитан согтуурсан. Энэ баваржийн дарга хүртэл өөрөө архитан согтуурсан гэсэн мэдээлэл ирсний дагуу одоо бид хоёр ууган цэцэг сэтгүүлч бид хоёр одоо яваад очтол баваржийн дарга өрөөндөө байсан. За тэгээд яг энэ тухайн үйл явдал одоо хаана болж байгаа юм бэ гэж асуусан чинь баваржийн дарга одоо яасан одоо яг тэр юу гэх юм одоо энэ үйл одоо энэ найранд баг ирэх байгаа хүн юм уу гэхээр би тиймээ гэж ороод тэгээд дөрөв давхарт нь яваад ортол одоо энэ хин гэдэг хүн блэ энэ
хөдөлмөр ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн зохицуулах газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч Сэретэр болон одоо энэ Эрдэнэ болон гэсэн энэ хоёр хүн ажлын байран дээр архитан согтурсан байдалтай байсан. Энэ ажлын байран дээр архитан согтурах байдал нь одоо яг бид хоёр ингээд хаалгын түлхэл оронгууд яг энэ Эрдэнэ болгон нь болохоор энэ Сэретэр даргыгаа тосоо шилгэжсэн. Тэгэл бид хоёр орж ирэнгүүт ингээд сандраал нөгөө Эрдэнэ болгонч барьж ирсэн шийсээ асгаж байгаа. Тэнгуут нөгөөд нь шийж дуусгаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь эднийг сэтгүүлч гэж мдээгүй нөгөө сохтуу бүгд бөөнөрөө сохтуу байсан учраас энийг хүүхэн дуудчихл гэж бодсон байна. Чи найр наадамд ирж гэнэ үү гэхлээр тийм ээ гэж хэлсэн гэдэг байна байхгүй. Тэгмээ энэ нэг бас нэг уух гэж байгаа хүн байна. Ингээд манай хоёр шаагаад орсон. Дотроосоо зэвсгээ гаргасан, буугаа гарсан. Камераар нэгүнийхэн бас хөрхийн хамт нөгөө эрэгтэй камерамэнг болсон мөн та нар анзаарч байна. Эрэгтэй хүн болохоор зодуулаад исэн юм шиг байна. Тэнгүүд камерамэн хүртэл эмэгтэй хүн болгосон байна. За тэгээд нөгөө эрүүгийн цагтаа гэж хэлснээ хэлэл эрүүгийнх нь хүрээд ирсэн. сайн зургийг аваад. Оцсон үг гэдэг чи. Оцсон үг гэдэг чи яасан гэж авч явах. Яасан гэж авч. Бид нар хуучин жоо шаардлага билээ. Өчигдөр төрийн албаагч ордондоо цэргийн баримтанд идэ дөрөндөө шээсэн тэрийг тэрсэн гэж яаж байгаа юм уу? Тэр зүгээр. Эрүүгийнхэд та нар өнөөдөр тэгж авч явах байгаа юм уу? Тавьж чи. Оцсон үг. Оцсон. Тайлбараа тавьчаа та нар шүүгэн шийдвэр өржөөд баривчих. Би Монгол улсын иргэн хүн байна. За ингээд өчигдөр нь шээстэй бичлэгээ тавил. Шээстэй бичлэг гэдэг бүр нэртэй болчлоо тийм. Тэгээд маргааш нь эрүүгийн цаг дээрсэн байна. Гэхдээ яг хоо энэ магадгүй одоо энийг шууд энэтэй холбоотой гэж хэлж болохгүй л дээ. Тэгтэл эн чинь бас тийм сэжигтэй бас тэр нөгөө Сэретэр гэдэг нөхөр та нар дээр эрүү үүсгэн эрүүгийн цагдаагийнхныг та нар руу явуулна гэж хэлээд маргааш нь эрүүгийн цагдаагийнхыг ирнэ гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ тий? Бас нэг юм сонирхолтой санагдаж байгаа. Гэхдээ бас шууд энийг тийм гэж хэлж болохгүй шүү заяа манайхаа. Тэгээд зүгээр саяны юун дээр манай эрүүгийн цагдаагийнх маш мэрэгжлийн бус харагдсан надад бол. Тэ? Ингээд амарга албан ёсны ингээд мэрэгжлийн өндөр түвшин ингээд тэнцээж ингээд хүмүүстэй зууралдал юм субъектив харилцаанд ороод хүн амьтантай ингээд маргалж мэтгэлцэх ямар шаардлагагүй энэ цаанаасаа хуулиар ингээд ажиллагаа явуулах бүх юм ингээд яатсан. Тэгээд тэгтээ тэргүй ингээд хэрвээ хүмүүс эсвүүцээд байгаа бол баг хэрэгслээ ашиглах бүрэн боломжтой. Тэгээд энгийн хувцастай яваад байгаа байхгүй тий. Энэ надад бол маш мэрэгжлийн бус санагдсан юм. Яг яагаад яваад байгаа, юу игээд байгаа гэдгээ амар гоё ойлгомжтой тодорхой мэрэгжлийн хэлчих юм бол хин ч ууралж янз бүр болохгүй шүү дээ, тийм үстэй. За нэг юм болсон. За ингээд одоо хамаг асуудал ихсэн дээ. За тэгээд одоо нэгүний захирлыг одоо бас баримтлах гал. За тэгээд энэ нэгүнийхний чинь хамаг утас муцыг хураагаад бүгдийн эрүүгийн цагдаа дээр очиод байцаагаад хамаг юмыг хурааж аваад студээр нь бүгдийг нь хурааж аваад машиныг хураагаад хаардуудыг аваад те ингээд ийм болсон. За тэгээд захирлын юу гэж ярьсныг сонсё. Тэр танаас сэтгүүлч хоёр ингээд хоёр өөр асуудлаар нэг өдөр эрүүгийн цагдаагаас хоёр тустай хүмүүс ирээд ингээд аваа явуулсан гэсэн үг үстэй. Тийм. Тэгээ одоо манай сайтын ажилчдын бас би багийнхантайгаа ерөөсөө холбогдчихдаг байна. Хичнээн хүнийг барьжсан байгаа юм. 6-7 би бүгдэнтэй холбогддог байна. Энд байгаа манай хоёр хүнээс бусд нь бүгд байхгүй. Бүгд эрүү дээр оолж байгаа. Хаашаа авч явсансан тодорхой мэдээлэл өгсөн. Эрүүгийн цагдаа дээр. За ингээд бүгдийн ямар ч байсан төр саатуулт юм уу яа. Тэгээд гинт нойрноос сэрж байгаа юм шиг хоёрын хэрэг дээр ингээд бөөнөр нь яагаад тэр бүхэл бүтэн редакцийн хамаг юм хураагаад ингээд явсан байна. За маргааш нь цагдаагаас тайлбар хийсэн. Энэ оны 2 дугаар сарын 27-ны өдөр Иргэн Жээгээс нэгэн цэгийн сайтын сэтгүүлч за нэр бүхий сэтгүүлч миний хуулицны харьцан цогт хачлах миний нэр хүндэд талдах юм мэдээллийг одоо удаа дараа нийтлж जैन. За мөн нийтлэхээр занлахилж мөн бэлэн мөнгө өгөхийг шаардсан гэсэн ийм гомдол мэдээллийг ирүүлсэн. За гомдол мэдээллийн дагуу эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 6 буюу бусдын эд хөрөнгийг авахар занлахил гэмт хэрэгт хэрэг бүртгэлтэй иргэнэн
мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. За мөрдөн шалгах ажиллагаар нэгэн цэгмэн сайтын сэтгүүлч Б иргэн жээгийн талаарх хувийн мэдээллийг өөрийн сайтаа нийтэлсэн. За мөн хууль ёсны эсрэг сонирхол ноцтой 20 хүртэл учруулж болох уу баримт мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхээр сүрдүүлсний улмаас иргэнжээ нь 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр за арилжааны банкнаас бэлнээр 30 сая төгрөг авч за нэгэн цэгмэн сайтын сэтгүүлч Б өгсөн болох нь тогтоогдсон. За ингээ бүр 30 сая төгрөг авсан нь тогтоогдсон ингээд ингээ зарласан. 2-2 эргэн төгсгсөн. За нэгүнийх нь яг энэ хэвлэлийн байгууллага дээр яваад орсон, дайраад орсон. Ягаад мөнгө авсныг нь хараад зогсож ирсэн бодлоо яриад байгаа. Ягаад гэвэл ийм юм болоогүй. Тийм учраас бүх тоног төхөөрөмжүүдэд хүлээлт өгсөн цагдаагийн байгууллагууд итгэл үнэмшилтэй хүндэтгэж ажилладаг байсан бол энэ хүрээд эмгэнэл илэрхийлмээр байна. Ягаад гэвэл сэтгүүлч гэдэг хүн гэмт хэрэгтэн биш. Би өөрийнхөө эрдэлийг би танай эмчийн урлагийг их олон жил суралцсан. Та миний асуултанд хариулж чадахгүй шүү. Үгүй ягаад гэвэл энэ шүү дээ. Надад зөвшөөрөх хэмжээнд мэдүүлэх байна. Ордож аваад ингээд хинч дод юу ч ямар ч үрдүн өгөхгүй шүү дээ. Тайлбар авахгүй ч очичоор өөр хүүхдэрийг зүрдүүлж хин тэгж үрдүүлсэн. Тийм гомдол байгаа та өөрөө тийм тэр гомдоо гарах хэрэг чинь нээлттэй. За та бүх цулгын бодлоо яриад байгаа. Мэдээгүй бүх байгаа шүү дээ. Та ягаад ингэж мөнгө авч ирсэн хараад зогсож ирсэн гэж яриад байгаа. Би тэр түргөө мэдээлэл тэгээд ойлголоо. За ер нь бол цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагатай нээлттэй хамтран ажилладаг. Энэ бол гэмтрийг урьдчилан сэргийлэх гэмтрийг зөрчлөөж урьдчилан сэргийлэх тухай хууль заасан үйл ажиллагааг хэрэгжүүлж иргэд олон нийтийн гэмтригээс урьдчилан сэргийлэх ажилд зайлшгүй хамтран ажиллах үүрэгтэй байдаг. За та өөрсдөө ярьж байгаа асуудлаар гомдлоо гаргах нээлттэй учраас гомдлоо гаргах байна. Тэгэхээр одоо энэ нүүрсний асуудлыг олон хүмүүсийг цагтаа тагнуул аадаг гэж шалгаж байгаа юм уу? Яагаад бид нартай үзэх гээд байгаа? Энэ тэргийг илрүүлсэн сэтгүүлч нарыг гэмт хэрэгтэн болчихж байгаа юм уу? Үгүй шүү дээ. За тэгэхээр хамтран ажиллаж байгаа энэ хамтын ажиллагаанд бас талархаж явдаг. Гэхдээ энэ нэг байдлаар гэмтрэг үйлдэж байгаа энэ тохиолдлыг нуун дарагдуулах нь өөрөө бас буруу учраас хууль заасаа За энэ үйл явуулсан та үүртэй бүгэ хэлээд штэ. Энэ хүн чинь декреттэй байсан. Би ямар ч ажил хариуцсан хүн өөрөө мэдээлэл өглөө штэ. Та тэгээд би тэрийг үйлдэж байгаа. Хүрч ирсэн та бүхэнд баярлалаа. 3 жилийн дараа та нар ингэж өөдгүй штэ. Тэр бие өнгөч нарын гомдоор гуугаагүй штэ та нар. Мик авч байгаа ч За ингээд үгүй нэг манад яг жилийн өмнө болсон явдалтай бүр яг ингээд зураглалтанд хараад нөгөө нооргийн асуудал яг ингэсэн шүү дээ. Эднэр бол гэмт хэрэгтнүүд хүний амь насанд өрсөн хүнийг нууцаар мөрдөн мөшгсөн дээрээс нүглээ моритой тоглоом зохион байгуулсан гэд шууд зарлцсан шүү дээ. Тэгсэн чи яг үндэ нооргийнхантай холбоогүй шал өөр юмтай холбоотой болоод тэгээд сүүлд нь замхраад явсан. Яг тэрнтэй адилхан юм шиг зүгээр санагдсан. Эхний хэрэг нь бол ингэсэн байлээ. Шүүхтэр явж байгаа шантаачилсан хэрэг штэ одоо саяны яриад байгаа чи. Эхний хэрэг нь бол шүүхтэр яваад их анхан шатан дээр буруутай гэж тогтогдоод дав заалдах дээр очсон чи дав заалдах хэрэгсэхгүй болоод буцаад анхан шатны шүүх рүү явуулсан л ийм л асуудал байгаа юм байл. Эхнийх нь бол хоёр дахь нь ингээд шүүхтэр явж байгаа юмыг тогтогдсон юм шигээр яриад байгаа нь одоо гин буруутай болцсон юм шигээр яриад байгаа нь бол энэ бол цагдаагийн байгууллага бол маш буруу зүйл хийж гинудаа л гэж би зүгээр харсан. Мэдээж одоо нэгүнийхэнд бол асуудал байгаа шүү манайха бас шууд ингээд нэгдлэг битүү яагараа. Тэгвэл энэ хийж байгаа нь яг нөгөө цагдаагийнхаа өөрсдөө нэг өмөрөөд ингээд нэг балаардаг тэр технологи нь яг яваад гинудаа л гэж харж байгаа. За тэгээд тэр дунд байсан сэтгүүлчдээс юу гэж ярьсан өдөр сонс. Хай та бүхэн энэ цагдаагийн алба хаагчийн яриа сонсон байхдаа би бүр сонслоо шүү дээ бид бүгдээрээ. Үгүй яагаад та бүхэн энэ тэр байгууллагын бүхэл үйл ажиллагаанд тусалж бүх компьютер хурааж байгаа юм бэ гэсэн чинь тийм хуйтай журамтай гэж. Хэрвээ одоо ингээд нэг өсөрсөн байгууллагын 30 дараа их юм бол тэр намайг бүтгэжээ гээл нэг дуудлага мэдээд өгчөнгүүд очоод тэр байгууллагыг дацтаад хамаг юм машиныг хураагаал байгууллагыг хураагаал дацтаад компьютер хураадаг. Ийм хуйтай энэ ямар дур заргын улс болсон юм бэ Монгол улс чинь. Тэр цэцмэ хэвлэл мэдээллийн байгууллагууд руу ингэж амар яаж чадахгүй. Хэрвээ шантаачсан байгуул яг тэр сэтгүүлчтэй нь холбоотой яахгүй. Яг нөгөө нооргийнхныг бүгдийг ингээд бүх юм хураагаад ингэдэг шиг бас яг нэгүн дээр яг ийм болцсон. Тэгээ хамгийн муухай тэр нэг шээсэн залуу та нар дээр эрүү үүсгэн эрүүгийнхэн та нар руу очсон гэж хэлээд ерөөс маргааш нь эрүүгийнхээ очиж байгаа нь бас айгүй тийм с ิจ төрүүлмээс санагдаад байгаа маа. За тэгээ хамгийн сүүлд нь яг цагдаагийн гадаа нэгүний эрхлэгч мэдээлэл хийсэн.
Энэ Монголын ард түмний нүдэн дээр ил байгаа асуудал юу вэ гэхээр төрийн байгууллагын албан хаагчид баяр тэмдэглэхдээ төрийн албан ёсны өрөөнд, төрийн соёмтой өрөөнд Монгол орныхоо газрын зураг руу шээгээ зогсож исэн асуудлыг бид ил тодор мэдээснээс болсон. Монгол улсынхаа газрын зураг руу төрийн албан хаагч нь төр тангараг өргөсөн соёмтой өрөөнд бие засаар зогсож байгааг нь нийтэд ямар ч цензургүйгээр мэдээлсийн төлөө өнөөдөр энэ 50 сая төгрөг, энэ 30 сая төгрөгийн асуудал яригдлаа л та. Гэтэл би аваагүй мөнгө авсан гэж хэлвэл ямар ч боломжгүй шүү дээ. Энийг нотлоо тогтоогоод өгөөч гэж би хүсэж байгаа. Ямар ч нотлох баримтыг гаргаад өгөөч гэж хүсэж байгаа. Прокурорын байгууллагаас одоо нэгжлэг хийх зөвшөөрлийг нь өгөхдөө хүртэл 2 цагаар цагдаагийн байгууллага хэтрүүлж ажиллалаа. Тэгээд ямар ч нотлох баримт байхгүй учраас бид нарын бүх утсыг хурааж авлаа. Бид нарын бүх компьютерийн хаардыг хурааж авлаа. Одоо тэндээс нь бас дахиад юу ч гарч ирээгүй учраас өнөөдөр дэлгэрэх юм байгаагүй гэсэн үг. Тийм болохоор энэ асуудлыг Монголын ард түмэн соргогоор хараасай. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдээсэй. Сэтгүүлч нар нэгдээсэй. Нэгэндээ итгэдэг дархлаатай байгаасай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл бид гэмт хэрэгтүүд биш. Харин энэ цагдаагийн байгууллага гэмт хэрэгтүүдийг гарч иж өмгөөлөд байгаа нь олон нийтийн нүдний өмнө ил байна. За ямар ч үсэн ийм боллоо. За миний хувьд бол яг хуу одоо ямар ч байж бол магадгүй хүн шантаалтсан ч байж магадгүй шүү дээ, бид нар мэдэхгүй энийг. А гэхдээ гол нь амар с ิจ гтэй санагдаад байгаа юм нь яг нөгөө эрүүгийнхэн яана гэсний дараа ингээ явж байгаа. Тэгээд дээрээс нь нөгөө шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа хэргийг шийдвэрлэгдсэн юм шиг ингээд яг нөгөө яг жилийн өмнө Норвег дээр болсон юм шиг ингээ ярьж байгаа нь надад бол маш одоо буруу санагдсан яг үнэ. Тэгээд цагдаагийн байгууллага заавал өөрсдөө гаргаж ирээл ингээл нэг хүнийг ингээд дүүжилж харуулаад эн чинь ингэсэн ш. Тэгээд та нар санаж нүггүй бас нэг залуу ингээд нэг амиа югутгсэн чинь тэр залууг бараг аригчин байсан гэл ингээд бас л ингээд нийгмийн сүлжээгээр яагаад ингээд өөрсдөө хамгаалахын тулд хэнийг ч юун дээр ч хамаагүй шорлоод тэгээ үзүүлчдэг нэг ийм муухай технологи манай цагдаагийн байгууллагт бас байгаад байна уу да. Тэгээд ингэх тоолонд чинь та бүхний өөрсдөө нэр хүнд унаад байна шүү дээ тий. Тэрийг бас ойлгооч. Тэгээд жоохон мэрэгжлийн байгаач гэж хэлмээр байна. Манай хууль хүчний байгууллагууд гэмт хэргийн бүлэглэл шиг ажилдаг болсон юм шүү дээ. Өөрсдөө гэмт хэргийн бүлэглэлээ хаацалдаг болсон юм шүү дээ гэдэг асуултыг асуухаар ийм явдал энэ 7 хоногт бас энэ нэгүнээр дамжуулж боллоо. Тэгээд тийм л юм боллоо. Гэхдээ шууд битээ дүгнээрээ манайхаа би бас та бүхэн дахин хэлээ. Бид нар ч нөгөө ингээд сэтгэл хөдлөлөөр шуурснаас болоод асуудал үүсчихэд идэг ч тийм. Тэр юм зүгээр ингээд авцснараа ингээд эргэлзэж хараарай л гэж хүсэж байгаамаа. Баярлалаа. Та ямар нэгэн байдлаар гар утас засдаг, эсвэл шинэ хуучин гар утас зардаг бол та яг одоо наашаа анхаарал хандуулаарай. Бидний сайн мэдих соёолж моолын маань 3 давхар яг ийм гар утасны худалдаа засвар үйлчилгээ болж байгаа юм байна. За энэ чи ойролцоогоор 45 гаруй худалдаа эрхлэгч тэр тусмаа гар утасны худалдаа бизнес эрхлэгчд маань нэг дор цуглах боломжтой байна. За бусад яг энэ төрлийн үйлчилгээнээс юугаар ялгаатай юм гэхээр нэгдүгээр зогсоол байна. Бусад газар чинь зогсоол олддгүй шүү дээ. Гэтэл соёолж моол маань нийт 450 машины 8 давхар зогсоол байна. Дээрээс нь түгжиглээс бас харьцангуй хол. За манай 26 дугаар хорооныхан бол хаа байсан тэр хол явж яхаар 26 дугаар хороондоо гар утасныхаа үйлчилгээ, засвар үйлчилгээ, за ингээд жижиг хэрэглэл, за тэгээд шинэ хуучин утас авах боломжтой ийм гоё төв нээгдэж байгаа маань. Тэгээд хэрвээ та гар утасны бүх төрлийн худалдаа эрхэлдэг бол энэ газраас худалдааны одоо талбай түрээслээд аваарай манайхаа. За ер нь бол соёолж моол маань за би бол байнга өршлүүлдэг. Ягаад гэвэл 26 дугаар хороонд байдаг. За хамгийн дээдлийн давхартай бүх төрлийн хоол байж гин, эрэгтэй хувцс байж гин, за хүүхдүүдэд тоглоулдаг тоглоомын төв байж гин. Ерөөсө бүх зүйлийг нэг дор багтаасан ийм гайхалтай худалдааны төв байгаа. Хамгийн гол нь яг хүмүүсийн хөл дээр шүү манайхаа. Тэгээд соёолж худалдааны төвийг зориороо манайхаа. За тэр тусмаа гар утасны худалдаа эрхэлдэг хүмүүс маань Connect дээр дангуугаа аваарай манайхаа. Баярлалаа. Таны бизнесийн шилдэг байршил Connect соёолж моол манайхаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ доороос аваарай. Холбогдорой. Баярлалаа. Соёолж моол Connect.
За дамжин уул уурхайнасаа дамжин нэгэн одоо тогтоолын төслийг улсын хурлд өргөн барьсан. Бензин, дизель түлшин дээр одоо тавигддаг гайлын 5% татварыг тэглэх тухай ийм одоо утгатай тогтоол байдаг. За энэ тогтоол бол үндсэндээ одоо үнийг бас тодорхой хэмжээнд хязгаарлах, ард иргэдийн нуруунд дээр ирж байгаа ачааллыг бууруулах ийм одоо зорилготой хэрэгждэг юм тогтоол юм байна. А92 автобензиний хувьд бол бид 60 мянган тонн А92 автобензин сар тутам $705 одоо тогтсон үнээр гэсэн үг. Одоо зах зээлийн үн хамаагүйгээр одоо хямд үнээр улс орноосоос авдаг. Энэ гэрээгээ бол оны өмнө сунгаад бэлтгэсэн байгаа. Тэгэхээр одоо А92 автобензиний хувьд бол үнийн өсөлт Евро 2 стандарт дээр бол гарахгүй. Ойролт оронтын нөхцөл байдал хэрвээ намжуул энэ одоо бас өсөлтийн асуудал яригдахгүй болно. За бидний зүгээс бол авч хэрэгжүүлж болохгүй арга хэмжээг бас аваад ингээд явж байна. Улсын хэмжээнд бүрдүүлж болох одоо бүх нөөцөө бүрэн хэмжээнд бүрдүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл байгаа бүх саваа дүрэгцэн. За ямар ч үсэн ингээ гайлын татварыг багасгах тогтоолын төслийг улсын хурлд өргөн барьлаа. Гол нь улсын хурл маань бас хилэлцэхгүй л болоо даа л гэж бодож байна. Ягаад гэвэл ажиллахгүй байгаа юм чи. Тий, тэгээд тэр нэг зөвлөгөө юу ярьчих. За тийм байна. Ямар ч үсэн тэгээд бензинийхээ татварыг буулгаж ингээ ойрхот оронд болж байгаа үйл явдалтай холбоотойгоор бас ийм зүйлүүд болж байгаа шүү байна. За энэ 7 хоногт өстөө монголчуудыг хоёр талцуулсан нэгэн хэрэг боллоо. За тэр юутай холбоотой гэвэл нэг бичлэг задарсан. So if you try to say anything happened, bro, I have everything on camera, bro. Everything is recorded, bro. Bro, I'm asking you nicely to leave my apartment. I'm asking you very nicely to leave my apartment. No, not okay. You're acting like a crazy girl right now. You're acting like a crazy girl. All I'm asking is for you to leave my apartment. There's no please, nothing. Just go home, please. I'm asking you, please, to go home. Please go home. I want you to go home. No. I want you to go home, please. Everything is being recorded right now. I'm asking you very nicely to go home. За ингээд гэрт нь ирээд нэг нөхөр суудсан. Болж таар. Нөгөөдөр нь гуугалгүй би гуйж штэ би чамаас та айгу nice асуугаад чи явчих л та дгүй. Ярих юм байна. No. I'm asking you. За энэ болохоор Монголд легионер хийдэг тамирчин юм шиг байгаа. Тэгээд 2-3 удаа ингээд сунгагдаад гэрээ сунгагдаад явсан юм тамирчин блэ. Ховт юу гэлээ би нэр сонирхдаг болохоор нэг багийн сайн мэдгүй. Ховт юу гэлээ? Хаан Фалконс байдаг. Гэхдээ өмнө нь ховт юу ч гэлээ тэнцээ ажилдаг байсан юм бэл. Тоглолдог байсан юм бэл. Тэгээд нэг ийм асуудал гараад. За тэгээд нөгөө энд байсан саяны охин бас тайлбар хийсэн байна. Нилээн цогцсон ядарсан ингээд бараг 4 цаг маг болсон байсан болохоор ингээд будингийнх нь нэг юм хажуугийн юм хэсгээр ингээд хөвтөөд ярианд нэг оролцохгүй ингээд байжсэн чинь ингээд тэр хоёртойгоо ингээд муудалцаад тэгээд тэр хоёр нь ингээд гараа явсан. Тэр хүнийг мэдээч яг тийм юм хийчихнэ гэж надад бүр ямар ч төсөөлөл байгаагүй бүр үнэхээр тэгээд хөвчээсэн чинь гинт ингээд намайг будингаас ингээд аваа шидсэн бохгүй юу. Тэгэл тийм үн чинь амар том бийтэй. Тэг ингээд ерөөсөө яг л ингээд ганц ингэхт нь би бол яг ингээд айсаар нь тэгэл аваа шидэхт нь би яг босч ирээл ингээд би зүгээр ингээд унтчаа чи зүгээр 50 өрөөндөө ороод унтчаа чи ингээд яагаад ингэж байгаа юм бэ гэд асуусан чинь тэр миний бичлэгийг хийсэн. Тэгээд ингээд одоо ингээд хүмүүс нь харлуулах гэж хийгээд байгаа бичлэг нь яг тэр үед хийгдсэн. Мэдээж тэрнээс цаашаа бол намайг ингээд илүү зодсон. Ингээд миний толгоогоор ингээд амар их ингээд хан булан ингээд мөргүүлээд. За ямар ч үсэн ингээд хөөрх юм. Зодуулаад та амар юм болжээ. Толгой дөрөөрөө зөхөлөд. Үгүй гол нь би зүгээр ингэж бодоод байгаа. Үгүй тэр явчих гэхэд нь л явчихгүй заавал зодуулаад тэгэл тоо шал сохтуу ингээд байгаад идэв ямар учиртай юм бэ. Хандиггүй тэр явчих гэхэд нь л явчих л да. Тэгээд нөхөр бол хэлсэнгүй ингээд би харин ч эсрэгээр хүчрхийлд өрссөн хүн байна. Би тэгээд цагдаад очиод өргөдөл гаргаад гэсэн чинь 100 мянгаар торгосон гэл тэгжил байна л дээ. Тэгэхээр бид нар одоо ямар хажууд нь лаваараа зогсож исэн биш. Яаж мэдхүү. Тэгээд зүгээр яв гэхлээр л явчих л да тийм систем байна. Тэгэл
явцсан бол ямар ч зодон болохгүй байсан болов гэж бодож байна. Тэгээд өөрөө бол бас байнга сахс үздэг айгүй гоё зураг мурга энэ тэнд тавьсан их гоё хөөрхөн охин байлээ. Жирийн үедээ бол айгүй сарайлаг охин байлээ. Тэгээ би тэгтээ эмэгтэй хүнийг нэг юм бүлийдмэрг байгаа шүү заяа манайхаа. Манайхан бас айгүй их тийм бүлийджилээ. Би тэгтээ зүгээр аль болох ингээд нөгөө хоёр талын байр суурийг хараад юу авах хэвээр болов гэж бодож байна. Тэгэд манай эмэгтэйчүүд ч гэсэн ер нь нэг айл майлд очихдоо бас нөгөө хүнээ бас болгоомжтой одоо байхгүй бол болохоо болцсон байх шүү. Тэгээд гадаад хүн гэхлээр л одоо манайхан чинь ингээл наашаа цаашаа янз бүр болдог. Тэр бол жоохон буруу. Би гэхдээ энэ бол амар эмзэг сэдв учраас бас яг ийм тийм гээд яг түрүүний бас юутай адилхан юу лээ? Нэгүнтэй бас адилхан сэдв. А бас нэг ийм хэлмээр байгаа юм. Хэрэв үнэхээр энэ хүн хүчрхэл үйлдсэн бол манай Монголд ч хамтран амьдрагчтайгаа ингээл хүчрхэл үйлдчихтэл 7 хоногийн барилганд минимумд явдаг шүү дээ, тий. Тэнгүүд гадаад хүн гэхлээр бас нэг 100 мянгаар торгуулаа явчихдаг нь бас ингээд хууль хоёр нүртөө хурцлээд байгаа юм шиг санагдсан. Бас нэг амар юм. Би ч нөгөө эрэгтэй учраас бас нэг юм энэ эмэгтэйчүүд өөрсдөө ингээд амар юм хүчрхийлэгч юм одоо менталитетэй тэгээд юу ч хэлээд ингээ ойлгохгүй мөртлөө дараа нь ингээ бас нэг хохирогчийн дүрд тоглодог нь бас надад амар санагддаг яг үнийг хэлэхэд. Тэгээд сүүлд нь нөгөө нэг эрэгтэй хүн хөөрхийн амтаа ингээ нөгөө хүн чинь хохирогчийн дүрд тоглоод сүүлд нь нөгөө эрэгтэй хүн л нэг юм хүчрхийлэгч юм шиг болоод дуустдаг шүү. Бас тэрийг бас аль талаас нь анхаараарай манайхаа тий. Хоёр талаас нь л бодож үзье. Тэгээд аль болох эмоцоор биш. Бид нар тэгээд хоёрдугаар бид нар хин ч хажууд нь лав өрөө зогсож байгаа учраас мэдхгүй зүгээр ингээд харахад бол тийм байж магадгүй гэдэг юм ярьлаа. Тэгээд энэ бол монголчуудыг хоёр хуваасан, хоёр талцуулсан ийм кейс боллоо. Тэгээд аль нь болгоомжтой байцгаая. Аз жаргалтай 50 ирээдүг хамтдаа бүтээцгээе. Таны гэр бүлийн сонголт Smart гэр бүлийн эрүүл мэндийн даатгал. Харилцах утас 70 90 99. За ингээд энэ 7 хоногийн weekly show-гоор өндөрлж байна. Өндөрлөх болоогүй гэгээлэг мэдээгээ хэдүүлээ үзчихээ тэгээд weekly show-гоо өндөрлөё. Баярлалаа. За ер нь арьсаасаа гардаг ч юм уу гэж боддог л байсан. Тэгээ сүүлдээ тэгээд ер нь тэгэл цэргүүттэй ажиллах юм гоё юм байна гэж бодоод ажиллаж эхэлсэн. Ер нь өөрөө цэргийн болъё гэж айгу боддог байсан. Тэгээд бас цэргийн болж чадаг. Нас нь хэдэрсэн цэргийн болж чадаагүй тэгээд за ер нь жааштай тоогоочороод ажиллая гэж бодоод гоё юм байна гэж бодоод ач. Тэгээд дэвхэртэр ажиллал. Би бас хажуугаар ингээл тэмцээн уралдаан айгу дуртай. Тэгэл ажиллаа хийгээл тэгэл хажуугаар нь тэмцээн уралдаанд ороод өөрөө нэг хоббитэй. Тэгэл ер нь гоё юм байна гэж бодоод тэгэл юм цааштай ингээл. За зэрэг тэгэл байлдгийг. Миний хүүхдүүд цэрэг гоё штэ. Ганцхан жил юм чин гоё штэ. Тэгээд энд их юм сурна. Мэдэж чадахгүй юмаа сураад гарна. Гоё штэ гэл тэгэхээр өө харин тийм байна. Тэгэл дараа нь за дажгүй юу. Гоё аваадтай цэргийн алба гэл тэгэхээр гоё байна гоё. Айгу сурхин штэ гадуур таарч марахаар хүү юм өөгийн хичээ сайн уу та ажиллаа хийж байгаа юу гэл хийж байгаа штэ та нар ямар мундаг алдсан юм бэ юу хийж гэн та нар гэхөө бид нар ажил хийгээд ажил дээр гарцсан. Тэгэл зэрэг тахт амар гоё ээжээ мэжээ гэл тэгэл тийж яриад өнгөрт ш. Баярын амралтын өдрүүдээр бид нарт ингээд элдв янзын амтан чихэр өгөөд тэр нь айгу тийм гой санагддаг. Өмнө цэрэгт бас иймэрхүү хоол өгдөг гэж бодож байгаагүй. Ер нь байнга л дэжгүй хоол өгдөг юм дөө. Та баярын амралтын өдрүүдэд тэгээд ингээд баярын нэмэгдэх гэж ланцтай ингээд чихэрж юмс гэдэг хөр ер нь гоё яадаг. Өөрөө болохоор нөгөө чихэрж юмсан дуртай болохоор тэгээд өдөр болгон бид нарт нэг амттай хоол идэхэд баярлаа. Тэгээд их талхаж байдаг шүү. За цэргийн ангид тогооч гэдэг мөнх цэцэг гэдэг эмхтэй ярьсдаг надад бас амар гой санагдсан. Энэ 7 хоног ч бас цэргийн баяр болсон. Тэгээд дээрэс нь энэ цэргүүд амт чанартай хоолоор үйлчлдэг мөнх цэцэгтэй дахин баярлалаа. Зүгээр би бол ингэж бодсон шүү. Энэ би нэг удаа нэг цэргийн ангид очиж хоол идсэн юм. Тэгсэн чинь ер нь аюу гой амттай хоол идэм лээ. Гол нь ингээд талах малхаа өөрсдөө бариад ингээд яадаг. Тэгээд амар гоё. Тэгээд одоо хилийн цэрэг мэрэг бол бүр их порц морц өндөртэй аюу гой хоол идэм байна лээ. Тэгээд ямар ч байсан энэ 7 хоногт надаа энэ мэдээ маш гоё санагдсан. Тэгээд тэр цэргүүдийн баяр болж байгаахад тэр цэргүүдийг тэр амт
шимттэй тэр гой хоолоор үйлчилдэг тэр сэргүүдэд гой хоол өгдөг мөнх цэцэг бол бүр илүү гоё юм шиг санагдсан. Тэгээд мөнх цэцэгтэй баярлалаа. За Солонгост байгаа монголчуудтай хандж хэлмээр дараагийн 7 хоногт маш олон хүмүүс баг анх удаа авах шүү. Биш 2 дахь удаа минь эхнийх нь Чикагод хийж ирсэн. 2 дахь нь ингээд Сөүл хотод Amras Weekly Show яг зэрэгтэлтэй тоглоно. Тэгээд Солонгост байгаа монголчуудыг бас ирж үзээрэй гэж одоо хэлмээр байна. Тэгээд дараагийн 7 хоног бол яг 6 жилийн ойн дээрээ би яг одоо Amras Weekly Show-го яг Сөүл хотод тоглож байна. Тэгээд та бүхэн хэрвээ ирж үзхийг хүсвэл энэ доор байгаа утсаар суудлаа баталгаажуулаарай. Сөүлд дараа 7 хоногт уулзцгаа манайхаа. Amras Weekly Show Сөүл тоглоно. Баярлалаа. Анхаараарай. Улаанбаатараас ярьж байна. Байна уу? Сайн байна уу? Би өмнө Солонгос улсад Weekly Show-га хийхээр боллоо. 3 сарын 27-нд Сөүл хотод. Бүх монголчуудад дуулгаарай. Баярлалаа. Баяртай. За ингээд энэ 7 хоногийн Weekly Show-гоор өндөрлж надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн сэрэл амар гоё байсан шүү. Баярлалаа. Ямар гоё залуучууд вэ? За энэ хавар бол ардын намын зодон болцсоор байгаа л дуусах юм шиг байна. Би зүгээр тэгж айж гин яг үндэ. Энэ зодон нь баг 2 хагарахчгүй юм шиг байна. Одоо дээрэс нь нэмээд ардсан намынхаа ороод ирлээ. Тэгээ баг 50 50-уулаа ингээ хоёр талтаа гарцсан. Мэлээл эвгүй юм болох нь. Тэгээд одоо ингээд зодон дөнгөж дуусуугүй дахиад ерөнхийлөгчийн сонгуулийн зодон бол. Одоо чи яг жилийн дараа ерөнхийлөгчийн сонгуул боллоо шүү. Ерөнхийлөгчийн сонгуул дуусаад улсын хурлын зодон. Тэгэхээр ингээд зодон хийсээр байгаад энэ Монгол улс орнын цаашаа явах нь үгүй. За би 2 юм дээр л санаа зовж байна. Энэ хаврын чуулганаар 2 хуулиад баталчихсан гэж бодож байна. За нэг нь нөгөө татврын хууль энд маш их засвар орох хэвээр татвараа буулгаж ард иргэдийнхаа нурууг тэнэлгээсээ 2 дахь нь ашигт малтналын тухай болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиад баталчихсан. За тэгээд бусд үйдэн зүгээр зодооно хийн үү яа нү надад бол үнэхээр хамаа алга. Энэ 2 хуулиал нэг батлаад учрал минь чи хажуудаа сууж байгаа ч юм уу хамаагүй тэр дид улсын хурлын дарга суулгаж байгаа ч хамаагүй энэ 2 хуулиа баталчихсан. Тэгээд бусд үйдэн тэгээ хоорондоо зодтолт нь байна уу нэгнийхээ алд нь нэрээ надад үнэхээр хамаа алга. Тэгээд энэ хавар дахиад нөгөө Монгол ардын намын зодон үргэлжлэхнээ манайхаа. Тэгээд дараагийн 7 хоногт Сөүлд уулзцгаая. Баярлалаа. Amras Weekly Show байлаа. 300 дахь дугаар 6 жил болцсон байна. Амар хурдан өнгөрсөн байна. Баярлалаа. Яна 4 жилийн дараа 10 жил болох юм шүү дээ. Shit. Цаг хугацаа ямар хурдан явд юм бэ? 6 гэдэг чи одоо Weekly Show эхэлж байхад төржсэн хүүхд одоо 1-р ангид орж байгаа юм шүү дээ. Би ямар хурдан өгшрөөд байгаа юм бэ? Энэ нэвтрүүлгийг би юу н дуусгах болов гэж. Миний үхэлтэй хамт дуусгах болов гэж. Юутай хамт дуусгах болов гэж. За баярлалаа манайхаа. Nice. Хайртай шүү дээ.